Сангийн сайдаа сөрөг хүчин хөрөгч хүчин чивээр анхаарах хамгийн гол асуудал бол нэг загасны ой санамжтай тооцоо судалгаагүй ойрын хараатай 24 он хүртэл одоо ингээд нэг аргалаа явчих гэсэн ийм өрөө удирдлагын бодлого хожим 2030 он гэхэд Монголоос та нар бүгдээрээ бид нар бүгдээрээ хөөгдөж Монголд амьд чадахгүй байх хэмжээнд хүрэх тийм өрийн засан бөмбөгний онлоор ингэж яваад байна шүү. Энийг олон удаа анхааруулж байгаа. За өрийн удирдлагын стратегиэр болчихноо. Бондор төлчнөө гэж зээнх бол Алтан үеийг хоёрыг хэлж яхад одоо шүүмжилж ирсэн. Одоо бондор өрийг өрөөр төлж явсаар хагаад засан бөмбөгний онлоор засан бөмбөг өргөлдөөд агцмаа тамраад байдаг шиг өр нэмэгцээр байна. Одоо 2011 онд манайх 9.6 тэрбум долларын өртөө байсан юм билээ. 2011 онд 11 жилийн өмнө. Одоо 30 тэрбум доллар өртөө болсон. Тэр үед бид нар нэг хүнд 14 сая төгрөгийн өр оногдож байна гэж 16-нд 21.4 тэрбум долларын өртөө болсон. Нийт өр, улсын өр, засгийн өр гэж манайх ялгаад байд. Энэ төлбөрийн тэнцэлчин эцсийн дүндээ Монголоос тэр валют гарна шүү дээ, валют өнөөсдөг. Тэгээд тэр дотор бүр аргалцсан одоо өөрсдөө хуурцсан өнөөгийн үндснээр тооцдог гавмент гэдгийг одоо төрийн бүх байгууллагын өр гэж үзэж их хэвээр олон улсын аргачлалаар. Тэгээд зөвхөн төсвийн өр, сангийн яамны өр, Монгол банкны өр, төрийн эмчийн компаниудын өр, засгийн газрын баталгаатай өр энэ төргээд ингээ ялгадаг болсон. Энэ бол өөрсдөө хурж өрийн хавханд оруулаад тэгээд эцэст нь бол хатуу анхааруулж хэлэхэд Монголд амьдарч чадахгүй өрөнд яагаад оруулсан юм бэ? Нийгмийн даатгалын сангийн өр одоо 2030 онд 16 их 80-д хүрэх тооцоод. Энэ өр чинь ингээ явах юм бол 30 онд 40 тэрбум доллар төрнө. Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төсвийн орлого алдагдлаа бууруулж иж энэ бүх өрөөс салах бодлогоо ингэж тууштай хэрэгжүүлэх юмыг энэ өрийн удирдлагын стратеги дээр одоо анхаарахгүй бол яг зүгээр бондор төлчихнө, өрийг өрөөр төлчихнө гэдэг ингээд ийм өрөө удирдлагын стратеги баримтчил орж ирж байгаа шүү дээ. Энийн үр дүнд 2011 онд манайх 9.6 тэрбум долларын өртөө байсан ч гэсэн 37 тэрбум зээлийн үшгийн төлбөр зээлийн хүн төлж исэн. Одоо 2023 оны төсөвт 1.2 их 80 төлж байгаа үст. 37 тэрбумыг зээлийн хүн төлж исэн бол одоо 1.2 их 80-ыг төлж байгаа. 16 онд 947 тэрбум төгрөг төлж исэн юм бэл зээлийн хүнд. Тэгэхээр энэ маань одоо аль зэрэг үр ашигтай зээл аль зэрэг нөгөө төсвийн алдагдаж яарж энэ жүтгэрийн тойрогоос бид нар гарахгүй бол эрс шийдэм гэж үндэсний үйлдвэрлэл экспортод хэмжиж гарахгүй бол одоо энийг тооцоо судалгаад дор чондох шүүнтэр одоо болгон твэх шүүнт ингэж харж энэ дээр өрс өөрчлөлт хийхгүй бол ингэж өөртөө хуураад тооцоон дээр өнөөгийн үндснээр дэлхийд байхгүй өнөөгийн үндснээр тооцдог. Зимбабве, Замбигаас бид нар дотоодын нөтөлтөний гадаад өрийн хэмжээгээрээ бол дутуугүй болчиход байгаа ш. Дефолт руу орох эрсдэл бол 2 жилийн дараа улам нэмэгдэх эрсдэлтэй энэ байдлаар явах юм бол. Тэгээ нууга таагаад за яах вэ ингээд болохгүй гэдэг ингээд нууга таагаад өөртөө хуураа яваад иж болохгүй. Энэ тоонууд өмнө боттой ярьж иж энэ шийдэхгүй бол энэ байдал ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүй тулд энийг та хүн хэлж байгаа шүү. Та нар өрөнд бариулсан штэ улгаач нараа гэж хэлэгдэхгүй тулд. Тийм учраас энийг үн боддоор нь ярих хэрэгтэй. Сангийн яам, эдийн засгийн одоо ингээд нуугаа явж хагаад ирээдүйдийн жил болно штэ. Тэгэхэд бид нар ямар өрөндийн усаа оруулсан бэ гэдэг энэ өрийн хавханд аваачаад усаа хийсэн байна гэдэг ийм эрсдэл рүү орохгүй тулд анхааруулж зориуд хэлж байгаа нэг би зориуд. Энэ ирээдүйн өмнө бид нар энийг хатуу санах хэрэгтэй байгаа шүү. Өөртөө хуурчлахгүй шат. Энэ хөгжлийн банкных, Монгол банкны өрүүдийг улсын засгийн газрын өрөнд оруулалт тооцдгүй тусна сангийн яамны өр гэж салгадаг тийм аргачлал дэлхийд хаана байд юм бэ? Яагаад олон улсын валютын сайн халамжаа хапгааруулахгүй энэ юмдаа дүгнэлт хийж өрийн байдалтай бодтой ханд гэдэг байгаа. Манай өрийн бод байдал хэд байгаа юм? Яг үнээр ярих юм бол энэ нууц гэж байгаа юм шиг худлаа тооцож өөртөө урж өрийг өрөөр санхүүжүүлж ингэж улсаа өрөнд оруулдгаа болох хэрэгтэй. Тэгэл хатуу анхаарч энийг хилцүүлэг явуулсан анхаарах.